цэрэн болгон байна. Айкос байна. Өнөөдөр бид хоёр үеийн тавтан холбоо хөвчлийг танилцуулнаа. За тэгэхээр эдгээр үгийг талаар болон 30 цагийн дулаар зөвхөн уншицгаа танилцаа. Хийнх нь болохоор маар нөхцөл байгаа. Маар мэр мор байгаа. За сурмаар үзэмэр эр үг нь болохоор манай зэрэг юм үг мэрэгтэй шоуны гэдэг. За энэ нөхцөл нь болохоор үйл явдал мэрэгжил цаг биелэх боломжтой гэж хэлнэ. За дараагийн нь болохоор хүрхийц буюу хүрхийц гэдэг үг нь ингэж болгосон байна. Тэгээд эр үг нь хуйцаа, энэ үг нь хүйцээ болгоно. Энэ нь болохоор роботч хичээл өөрчлөлт гэж тийм. Хүйцэн ингээд хүйцэн. За энэ нөхцөл нь болохоор үйл хөдлөл ирээдүйн цаг биелэх боломжтой ухаан гэж хэлнэ. За энэ дараагийн нь болохоор дагтэг доктор гэсэн нөхцөл. Эр үг нь дангийг, энэ үг нь хүйц болгоно. Тэгээд уцаадаг нисдэг энэ шууд гаргасан байна. Энэ нөхцөл нь болохоор үйл хөдлөл одоо цагтаа татдаг гэж хэлнэ. За дараагийн нөхцөл нь болохоор гэж энэ эр үгэнд гэж юм үг гэж хэлсэн. Жишээ нь бодогч хэлэгч одоо цагт үйл хөдлөх эхлэх хэлэх өвдөг дагарын жижигтэй. За энэ болохоор дөрөв мар дөрөв хүч энийг болохоор үйл явдлын холбох зүйлүүдээ одоо бүгдийг ингээд мартахгүй сайн хийх бол ингээд үг болгоод ингээд цэжлэл илүү сайн болоо. Хамаа хүч самдагч гэдэг хоёр үгийг цэжлээд авахд хялбар татдаг шүү цэжлээд шүү. За баярлалаа.